Сайн байцгаана уу эрхэм хүндэт та бүхэн намайг дорцрынгийн мөнгө цэцэг гэдэг. За өнөөдөр бүгдээрээ маркетингийн философи буюу ерөнхий байдлын талаар ярилцгаая. За маркетингийг бид нэг байшин маркетинг ерөнхий бүтцийг нэг байшин байна гэж үзэх юм бол энэ байшин маань маркетинг стратеги, за тэгээ бүтээгдэхүүн үйлчилгээ, үн, хэлхээ холбоо, дистрибьютор, тэгээ маркетингийн бодлого, маркетинг хяналт гэсэн ийм хэсгүүдээс бүтнэ. За маркетингийн стратеги гэдэг чухам юу байх вэ гэхээр маркетингийн стратегид зах зээлийн одоо ямар тодорхой хэмжээний зорилготой байна компани байна. Тэгээд жишээлбэл одоо хэдийн хугацаанд зах зээлийн хэдэн хувийг эзлэхийн гэх жишээний маркетинг бодлоготой одоо ямар зүйлс багтах вэ гэхээр маркетингийн багжууд түүнийг хэрхэн ашиглах талаар мэдээж орно. За тэгээд мэдээж маркетинг хяналт, маркетингийн хяналтанд маркетингийн үр дүн ямар үр дүнтэй, ямар үр ашигтай ажиллаад байгаа энийг одоо тодорхойлох үйл ажиллагаа маркетингийн хяналтанд орно. За маркетингийн одоо энэ ногоонор тэмдэглэсэн байна. Маркетингийн үйлчилгээ буюу бүтээгдэхүүнд мэдээж чанар орно. Чанарыг сайжруулах, чанарын менежмент, одоо энэ дээр чинь нөгөө миний түрүү чи ярьж ирсэн маркетинг, инновац маань орж ирнэ гэсэн. За үүнд бүтээгдэхүүний төрөл ямар төрөл байхын хичнээн төрлөөр хийхин тэр төрөл маань одоо өргөн хүрээтэй байх юм уу? Аль эсвэл өргөн хүрээтэй биш гүнзгий байх уу гэх жишээний. За тэгээ брендийн асуудал орж ирнэ. Брэнд дээр одоо аж ахуйн компани маань брэнд байж болно. Аль эсвэл аж ахуйн компаниас маань манайх шиг зах зээл жижигхэнтэй газар зөвхөн нэг төрлийн бараа нь одоо брэнд байж болно. За тэгээд энэ үйлчилгээ бүтээгдэхүүнд маань бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээ буюу үйлчилгээтэй холбоотой одоо жишээлбэл засвар гэх мэт орно. За дараагийнх нь энэ цэнхрээр тодорхойлсон дээр үнийн асуудал орно. Энэ үнийн асуудалд бол одоо худалдан авах хэрэглэгчдийн маань төлбөрийн чадвар ямар байх вэ? Зээлийн асуудлыг одоо шийдэж болох уу? За тэгээ хөнгөлөлт болон бонус гэж орно. Яагаад хөнгөлөлт бонус гэж вэ? Хоёр янзыг хэлээд байна гэвэл жишээлбэл одоо хөнгөлөлт маань хэрэглэгчд эцсийн хэрэглэгчд маань хөнгөлөлт байж болох уу? Энэ дээр одоо ямар актив ажиллагаа явуулж болох уу? За дундын борлуулагч нарт одоо бонус байж болох уу гэх жишээний бүхэл үнийн асуудал орно. Үнийн асуудал дээр жишээлбэл одоо бараагаа гадаадад экспортлё гэсэн компани байлаа гэж бодоход тэр компани маань нутаг орондоо боловсруулдаг үнээрээ гадаадад бараагаа борлуулах юм уу? Аль эсвэл одоо өөр үнээр борлуулах юм уу гэх жишээтэй бүхий л одоо үнэтэй холбоотой асуудал одоо үнийн бүтцэнд орж ирнэ. За дараагийнх нь хэлхээ холбооны асуудал байна. Хэлхээ холбооны асуудал дээр бол зөвхөн одоо реклам байхгүй. Рекламнаас гадна одоо борлуулалтын төрөл бүрийн идэвхжүүлэлт байж болно. Олон нийтийн ажиллагаа байна. Public relation. За тэгээд personal selling буюу өөртөө борлуулах арга хэмжээнүүд орно. За тэгээд энэ улаан дээр нь дистрибьюторын ажиллагаа орно. Place гэж нэрлэдэг. Мэргэжлийн хүмүүс бол time to market гэж нэрлэгч бас байдаг. Энэ дээр бол цаг хугацааны гол орол гүйцэтгэх нь ялангуяа өнөөгийн үед за тэгээд тээврийн хэрэгсэл тээвэр жишээлбэл одоо Улаанбаатарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг орон нутагт хүргэлээ гэхэд ямар тээврээр явах юм жишээлбэл онгоцоор явах юм уу юугаар явах юм гэх жишээний за тэгээд бөөний худалдаагаар явах уу ямар борлуулагч нар байх уу гэх жишээний юунд дистрибьюторт орно. Түүнээс гадна одоо бараа таваараа тодорхой хэмжээгээр экспортлё гэсэн газар бол тус экспортлох гэж байгаа орнд ямар хууль дүрм мөрддгийн жишээлбэл одоо гайлын татвар юу гэдгийг гайлын хууль дүрм юу гэдгийг гэх жишээтэй иймэрхүү асуудлууд бол дистрибьюторын хэсэгт багтана. За тэгээд дараачих дээр нь одоо юу байх вэ гэхээр маркетинг зорилтод маань энэ бүх бүтэц багжууд буюу одоо нэггээр хэлбэл энэ маркетингийн бүтэц маань нийлээд одоо маркетингийн зорилго нэг хөрөл стратегид одоо стратегийн бүтцэд орч стратегийг одоо боловсруулах энэ стратегийг зөв боловсруулж чадсанаар маркетингийн тус компани маркетингийнх нь философи нь одоо бий болно гэсэн үг.
За тэгээд бүтээгдэхүүний бас нэг үүн дээр бас нэг гол анхаарах нь юу байх вэ гэвэл жишээлбэл одоо зах зээл байна. Зах зээлийг одоо би одоо энэ дээр нэг юм бүдүүвчилсэн зураг график оруулчихэд байна. Энүүнийг одоо төмсөн дээр жишээ аваад үзлээ гэхэд энэ бол одоо ургац хураагаад ангилаад орж ирсэн одоо нэг үгээр шуудаалаад орж ирсэн төмөс гэж бодъё л та. Тэгэхээр бол одоо энэ зах зээлийн нөөц одоо энэ хөхийг бол зах зээлийн нөөц гэж үзэхэд бол бага байна. Төмсөө борлуулах гэсэн газар одоо энэ цагаан байх жишээтэй энэ бол их байна гэсэн үг. Гэтэл төмсөө одоо хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн болгоод нэг үгээр хэлбэл үйлдвэрчлэлтэнд оруулаад одоо ингээд борлуулъя гэж үзэх юм бол одоо Монголд бараг чудлаа ярьсан энэ миний одоо энэ зурсан цагаан одоо өшөө жижигхэн байх жишээ нэ. Тэгээд төмсөө одоо хайрж шараад хагас бэлэн боловсруулаад төрөл бүрээр нь ангилаад ингээд зах зээл дээр гаргалаа гэхэд одоо энэ зах зээлийн нөөц бол энэ хөхийг авч үзэх юм бол их өргөн үрээтэй байна гэж үзэж болно л та. За тэгээд дараачих нь зах зээлийн энэ асуудал дээр юу яригдах вэ гэхлээр за одоо энэ бол нийт одоо зах зээлийн маань нөөц байлаа гэж үзэхэд энэ бол одоо танай компани бусад одоо өрсөлдөгч компаниудтайгаа байгаа хэсэг гэж үзье. Энийг одоо юу гэж нэрлэх вэ гэхээр зах зээлийн одоо нөөц гэж нэрлэнэ. Энэ нь бол одоо тэр зах зээлийн нөөцөөс одоо хэрэглэгчид хүрч байгаа бөгөөд энэ хөхийг бол мэдээж нөөц гэж үзнэ. За жишээлбэл одоо энэ дээр нэг тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээнд 4 компани байлаа гэж үзье. Энэ 4 компани 1 2 3 4 гэж үзэхэд энэ компаниуд зах зээл хичнээн хуваар байр суурь эзэлж ийнэ гэдгийг бол одоо ингэж график маягаар гаргаж үзэж хэрэглэж болно. Ингэснээр одоо нэгээр хэлбэл маркетингийнхаа үйл ажиллагааг өшөө хэлбэрчилж болно гэсэн үг. За энүүн дээрээс юу үзэх вэ гэхээр зах зээлд өсөж томрох одоо бүтээгдэхүүнээ өшөө томруулах хэрэглэгчдийнхаа тоог ахиулах хэрэглэгчтэй одоо өшөө томруулах тийм арга зам юу вэ гэвэл одоо аж ахуйн нэгжийг худалдаж авч болно. Жишээлбэл одоо энэ цэнхэр компани ногоон компаниг худалдаж авах ч юм уу жишээлбэл аль эсвэл барааны төрөл нэмэгдэж болно. Мөн цаг хугацаатай уялдсан одоо бүтээгдэхүүн авдаг тийм зах зээл байлээ гэж бодъё л да. Тэгэх юм бол одоо тэр одоо жилдээ нэг 2 удаа л жишээлбэл одоо наадмаар нэг зарагддаг, цагаан сараар зарагддаг бүтээгдэхүүн байлээ гэхэд тэрүүнийг одоо аль болохоор жилийн 4 улиралд зарах ингэж одоо зах зээлийг өсөж томруулах арга хэмжээ байж болно. Хамгийн одоо их айтайхан боломжийн одоо сайхан зах зээлийн томруулах тэр боломж юу вэ гэвэл одоо цоо шинээр худалдан авагч хэрэглэгчдийг одоо өөртөө татаж оруулах буюу бүтээгдэхүүн үйлчилгээг авах. Энэ дээр нэг жишээ дурдж хэлэхэд жишээлбэл одоо дандаа цай компани кафе борлуулдаг компани байлаа гэж бодоход цай уудаг хэрэглэгчид үйлчлүүлэгчдийг одоо өөрсөндөө татаж тэд нар маань одоо цай уудаг хэрэглээнд нь одоо өөрчлөлт орж илүү кафе авах жишээтэй, кафе уудаг болох жишээтэй. Иймэрхүү маягийн арга замууд бол байдаг л да. За тэгээд энэ удаад тус сургалтай үгээр дуусгая гэж бодож байна. Тэгээд та бүхэнд анхаарал хандуулан үүнийг үзсэнд их баярлалаа. Тэгээд яг ямар нэгэн асуух юм байвал асууж болно. Түүнээс гадна надад одоо дүн шинжилгээ хийж фидбек өгөхөд би баярлах болно. За та бүхэндээ баярлалаа. Баяртай.